Та бүхэнд энэ өдрийн мэндийг төвшүүлье. Би сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалчимч Гандлага байна. Би та бүхэнд энэ цаг үед стрессийн түвшинг бууруулах, тайвшрах, булчим суллахад зориулагдсан эврэлийн амьсгалын дасгалыг зааж өгч байна. Энэхүү дасгал маань одоогийн цаг үед шаардлагатай байгаа стрессийн түвшин бууруулах, өөрийгөө тайвшруулах, стрессийг даван туулахад ур чадварт суулгах амьсгалын дасгал байгаа. Энэ дасгал маань өдрийн айлч цагт ямар ч нөхцөлд хийж болдгоор давуу талтай. Гэр бүлийн бүх гишүүд хийх боломжтой байна. Уг дасгалыг та эзэмшснээр стрессийг даван туулахаас гадна мөн стресст өртсөн тохиолдолд түүнээс хурдан ангижрах, за мөн өөрийн амьдралын идэвхийг сайжруулахад тань тус болно. Энэхүү дасгалыг та өглөө, өдөр, орой гэсэн 3 цагт өдрийн 3 удаа хийх боломжтой. За хийх үед толгой эргэх болон дотор муухай оргих мэдрэмж төрж байгаа бол дасгалыг түр зогсоохыг анхаарна. За та бүхэн дасгалыг яаж хийх байрлалаас эхлээд танилцуулж эхлэе. Дасгал маань зогсоо, суугаа, хэвтэ гэсэн 3 байрлалаар хийгддэг байгаа. Дасгалыг хийх үед та бүхэн гарыг зүүн, баруун гэсэн дарааллаар хөвлий дээрээ байрлуулах ёстой байгаа. Энэ маань амьсгалыг зөв авч гин үү, амьсгалаа хэрхэн зохицуулж байгааг тань мэдрэхэд туслана. За байрлалаа сонгоод гараа байрлуулсны дараагаар та бүхэн амьсгалыг хамраараа алгуурхан ав. Амьсгалыг авах үедээ дотроо 2-3 секундын хугацаатаагаар уртаар айжим амьсгалыг ав. Амьсгал авсны дараагаар дотроо 2 секундын хугацаатай түгжин. Амьсгал түгжих үедээ би тайван байна гэсэн үгийг өөртөө хэлнэ. 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2
8. 1 2 3 4 5 6 7 8. Огцон биш айжим амьсгалаа авна. 1 2 3 4 5 6 7 8. Амьсгал 2 секунд төгжсөний дараагаар амьсгалыг амаар зөөлөн үлээж гадагшлуул. Энэ маань мөн адил 2-оос 3 секундын хугацаатаагаар зөөлөн үлээж гадагшлуулна гэсэн. Энэ дарааллаар амьсгалыг хамраар ажим авч дотроо төгжиж амаараа гаргах дарааллаар 3-аас 5 удаагийн дараалтаагаар ихэнх үед хийж эхэлнэ. Энэ дасгалыг хийснээрээ та бүхний тайвшрах, өөрийн амьсгалыг хянах ур чадварт суралцаж стрессийг даван туулна гэсэн үг. За бид бүгдээрээ одоо сууга байрлалд Эвэрлийн амьсгалын дасгалаа хийж эхлэх гэж байна. За өөр тухтаас байрлалаар суусны дараагаар зүүн гараа хөвлөе дээрээ баруун гараа зөрүүлээд дээр нь тавих нь байна. Аюулх орчим. За эхний тоолох үе 1 2 3 дээр хамраараа амьсгалыг аажмаар авна. 4 5 дээр түгжин. 6 7 8 дээр хамаараа аажим үлээж гаргана. За одоо бүгдээрээ дасгалаа эхлэе. 1 2 3 4 5 6 7 8. 1 2 3 4 5 6 7 8. 1 2 3 4 5 6 7 8. 1 2 3 4 5 6 7 8. 1 2 3 4
За дасгалаа дуусгая. Та бүхнийг дасгалаа дагаж хийсэн гэдэгт итгэлтэй байна. Эврэлийн амьсгалын тайвшрах уг дасгалыг та бүхэн өдөрт өглөө, өдөр орой гэсэн 3 удаа хийж хэвшвэл таны стрессийг даван туулах, мөн стресстэй холбоотой бие сэтгэлийн таагүй мэдрэмжүүдээс ангижрахад танд туслана. Уг дасгалыг гэр бүлээрээ хизээд ч хийж болдог маань давуу тал байгаа. Та бүхэн уг дасгалыг дахин үзэж, уг дасгалыг суралцахыг та бүхэнд уриалж байна. 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8